Уул ёсдон хэм хэмжээг дээдлэн сахих, дотоод дүрм журмаа ягсдал мөрдөх. Төрийн ажилтны үлгэр дуур ажилтаа байх гэж. За энэ төрийн ажилтны үлгэр дууралтай байх гэдэг энэ бол бүгд хамаатай. Өнөөдөр бид нэр мөн ялгаа байхгүй одоо манай ирсэн тав хүн бол өөрсдөө төрийн ажилтаа багтаа ажилтдаг үзсэн. Яагаад үйлчилгээний төрийн үйлчилгээний албаас гэдэг нь яг тав хүнтэй адилхан ийм ажил үүсгэж байгаа. Яг бодлоо гэдгийг цалин авдаг газар өөр хийж байгаа үйл ажиллагаа өөрчлөсөн. Ерөөсөө яг энэ төрийн хууль ястуу хэмжээ дээдлэн цагж одоо байгууллага болгон дотоод дүүрэн журамтай энийг ягсдал мөрдөж ажиллаа. Хууль ястуу хэм хэмжээ дээдлэн сахих, дотоод дүүрэн журмаа ягсдал мөрдөх. Төрийн ажилтны үлгэр дуур ажилтаа байх гэж. За энэ төрийн ажилтны үлгэр дууралтай байх гэдэг энэ бол бүгд хамаатай. Өнөөдөр бид нэр мөн ялгаа байхгүй одоо манай ирсэн тав хүн бол өөрсдөө төрийн ажилтаа багтаа ажилтдаг үзсэн. Яагаад үйлчилгээний төрийн үйлчилгээний албаас гэдэг нь яг тав хүнтэй адилхан ийм ажил үүсгэж байгаа. Яг бодлоо гэдгийг цалин авдаг газар өөр хийж байгаа үйл ажиллагаа өөрчлөсөн. Ерөөсөө яг энэ төрийн хууль ястуу хэмжээ дээдлэн цагж одоо байгууллага болгон дотоод дүүрэн журамтай энийг ягсдал мөрдөж ажиллаа. Хууль ястуу хэм хэмжээ дээдлэн сахих, дотоод дүүрэн журмаа ягсдал мөрдөх. Төрийн ажилтны үлгэр дуур ажилтаа байх гэж. За энэ төрийн ажилтны үлгэр дууралтай байх гэдэг энэ бол бүгд хамаатай. Өнөөдөр бид нэр мөн ялгаа байхгүй одоо манай ирсэн тав хүн бол өөрсдөө төрийн ажилтаа багтаа ажилтдаг үзсэн. Яагаад үйлчилгээний төрийн үйлчилгээний албаас гэдэг нь яг тав хүнтэй адилхан ийм ажил үүсгэж байгаа. Яг бодлоо гэдгийг цалин авдаг газар өөр хийж байгаа үйл ажиллагаа өөрчлөсөн. Ерөөсөө яг энэ төрийн хууль ястуу хэмжээ дээдлэн цагж одоо байгууллага болгон дотоод дүүрэн журамтай энийг ягсдал мөрдөж ажиллаа. Хууль ястуу хэм хэмжээ дээдлэн сахих, дотоод дүүрэн журмаа ягсдал мөрдөх. Төрийн ажилтны үлгэр дуур ажилтаа байх гэж. За энэ төрийн ажилтны үлгэр дууралтай байх гэдэг энэ бол бүгд хамаатай. Өнөөдөр бид нэр мөн ялгаа байхгүй одоо манай ирсэн тав хүн бол өөрсдөө төрийн ажилтаа багтаа ажилтдаг үзсэн. Яагаад үйлчилгээний төрийн үйлчилгээний албаас гэдэг нь яг тав хүнтэй адилхан ийм ажил үүсгэж байгаа. Яг бодлоо гэдгийг цалин авдаг газар өөр хийж байгаа үйл ажиллагаа өөрчлөсөн. Ерөөсөө яг энэ төрийн хууль ястуу хэмжээ дээдлэн цагж одоо байгууллага болгон дотоод дүүрэн журамтай энийг ягсдал мөрдөж ажиллаа. Үйл ажиллагаа чиглэлд ингэж явж явах хэрэгтэй байна. Энэ дээр анхаарал тавьчих. Ингээд эцэст нь хэлэхэд бид ерөөсөө хамтарч ажиллаж энэ сүмийг үүрнэ. Ийм учраас удахгүй сумын засаг даргын мөрөө хөтөлбөр энэ үйл ажиллагаа энэ хийгдэн. Энд одоо өөрсдийнх байгууллага дээр сумын засаг даргын мөрөө хөтөлбөр юу оруулах шаардлагатай байна вэ? Энийг манай сумын засгийн даргад өгөх байна. За энэ ажлыг бүх ардын байгууллагууд дэвшүүлсэн тоо бичиг явуулсан. Энийг 5 газрын албан хаагчдаас одоо ажлын цаг ашиглалтын дор үзүүлэлтүүд гарцсан байна. Энэ цаг ашиглалтыг шаардсан. Энэ бичиг таамагт очсон баг. Тийм очсон. За энэний дагуу юм аа бэлтэн. За тэрнээс гадна өнөөдөр засгийн 79 тоо захирамж гарч. Сумын хулгайгийн тэрхээс өрсөн сэргийлэх салбар зөвлөлийг байгуулсан. За энэ салбар зөвлөлийн бүрэлдэхүүн сумын засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүн байгаа. Багийн засаг дарга нар 5 газрын мал зүүж байцаагч, малын ихэнч, байгаль орчны улсын байдлыг гэсэн бүрэлдэхүүнтэй Анхаарах асуудал нийгмд одоо рахуугаар дайлмдууд одоо энэ төвлөрчил гарч байгаа гэсэн юм байна. За тэрнээс гадна байгууллагуудын хаягжуулалт гэж ярьж байгаа тийм. Энийг 11 сард багсаач. Гэхдээ зургатын нүрэл хийхээр болсон юм. Өдөр зүгээр шийдэл хийгээд байна.
Зүгээр төмөлтөөр будаад бас уурчих юм. Энийхэн түнгээр тэр хаяг хийсэн юм. Тийм. Зунхтын үс шиг суулаа шилдэг. Тэгээ зунхтын үс суулж байгаа. Одоо энэ тэгээ бичлэлтэй хийдэг. Бичлэлтэй нэг Монголд нь олдож байна. олж чинь маш идэг болчих.